За сайн бацгаана уу. Өнөөдөр бид нар студидтэй Mon USA Education компаниг үүсгэн байгуулагч хүүхэд залуучуудын хөгжлийн ментор, бизнес менежмент, дижитал маркетингийн зөвлөх гамт яг дахин урьлаа. За түрүүчийн дугаартаа бид нар хүүхэд залуучууд гадаадад ялангуяа Америкийн нэгдсэн улсад хэрхэн тэтгэлэгтэйгээр суралцгоё гэдэг талаар ярилцсан бол өнөөдөр одоо яг бизнес эрхэлж байгаа хүмүүст зориулсан маш хэрэгтэй зөвлөгөөг одоо өгөх гэж байгаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч, үйл хөдлөх хөрөнгийн компани мэргэжлийн зурчлагч, топ продюсер Долгор Плоц таны хэрэгцээ шаардлагад тулгуурлан мэргэжлийн төвшөнд зөвлөгөө өгч шуурхай үйлчлэнэ. За сайн байна уу? Сайн байна уу та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. За баярлалаа. Шинэ оны анхны дугаарт нэрээ манай Ганаа оролцож байгаа юм биш үү? Тийм ээ нөө. За маш их баярлалаа. Human телевизийн хамт олондоо ингээд сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулаа. Бүр анхны дугаар нь анхны яг үнэ. Шинэ жилийн дугаарын зочин болж орж чад маш их баяртай байна. За орчин үед бол одоо ер нь дижитал менежмент, дижитал бизнес гэсэн ойлголт бол хүмүүсийн дунд маш өргөн тархсан. За бизнес хийж байгаа хүмүүс ч гэсэн энэ талаараас тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байгаа шүү дээ, тий. Гэхдээ одоо таны хувьд энэ талаар хүмүүст одоо ерөнхийн нэг ойлголтыг өгвөл ямар ойлголт байх вэ? За тэгэхээр одоо бизнес менежмент, дижитал маркетинг менежмент гэдээ яриад байгаа тийм ээ. Тэгээ энэ хоёр тустай ойлголт байгаа. Нэгтгэх нь болохоор бизнес менежмент гэдэг нь юу вэ гэхээр бизнес эрхлэгчид, бизнесийн үүсгэн байгуулагчид бизнесээ эхлээд төлөвлөөд, зохион байгуулад, удирдаад тэгээд хянах ийм дөрвөн процессын дагуу бизнес менежмент бол явагдаж байгаа хэрэгтэй байдаг. Тэгээ бизнес менежмент нь дотроо ийм хэд хэдэн төрөлтөөтэй үйл ажиллагааны менежмент, за стратегийн төлөвлөлт менежмент, санхүүгийн менежмент, маркетингийн менежмент, хүний нөөц, үйлдвэрлэлийн менежмент, эрсдлийн менежмент, хяналтын менежмент гэдэг ингээд дотроо салаад явж байгаа байхгүй юу. За ийм менежментийн нэг ойлголт байгаа даа. За нөгөө талаар дижитал маркетинг менежмент гэдэг маань хэдий одоо хүмүүс маань менежментээс хийгээд маркетинг орхитуулчих юм бол тэр бизнесийн үйл ажиллагаа цаашд өргөжих боломжгүй. Маркетинг гэдэг маань биднэрт санхүү мөнгийг бүрдүүлж яадаг амин чухал зүйл байгаа. Маркетинг борлуулалтаараа дамжуулж бизнес өргөжих хэсэг шийдэгдэж яадаг. За тэгэхээр дижитал маркетинг гэдэг маань болохоор одоо интернет дээр суурлаад дижитал аппликейшнуудаар дамжуулж, дижитал системүүдээр дамжуулж өөрсдийнхөө бизнес брендийг хэрэглэгчтэй хүргэх, хэрэглэгчтэй мэдээлэл хүргэх, зах зээл бизнес брендээ таниулах энэ үйл явцыг бол дижитал маркетинг гэж нэрлэдэг байгаа. Тэгээ дижитал маркетинг дотроо бас олон төрөл, сошиал медиа маркетинг, имэйл маркетинг, хайлтын системийн оновчлол гэдэг, инфлюенсер маркетинг, аффилиэйт маркетинг, за сүүлийн үед фейслес маркетинг, AI маркетинг гэдэг гараад ирж байна л та тий. Бид нар зөвхөн одоо сошиал медиа маркетинг тэр дундаа фейсбુકийг л ашиглаад яваад байна шүү дээ тий маркетинг дундаа. Хамгийн сүүлийн үеийн ер нь сошиал медиа чиг хандлага нь бас юу байгаа юм тий. Үүнийг одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс яаж хэрхэн яаж ашиглах вэ гэдэг талаар бас ерөнхий ойлголтуудыг авмаар байна. Тийм сошиал медианы чиг хандлага бол улам л өргөжж байна. Одоо ер нь сошиал медиа дээр өөрийнхөө бизнесийг байлгахгүй бол тэгэл тэр бизнес оршин тогтоохгүй л гэсэн үг болчиход байна л да тий. Тэгээд тэр дундаа дижитал маркетингийн нэг төрөл бол сошиал медиа маркетинг бол ялтчгүй орж ирж байгаа. Тэр дундаа 5 онцгой сошиал сувг байгаа. Facebook, Instagram, YouTube, LinkedIn, TikTok гэд эдгээр сувгууд дээр бид нар өөрсдийнхөө брэнд бизнесийг байршуулж ээж одоо хүмүүст маш их танигдана. Одоо энэ дээрээс нэг судалгаа хэлэхэд бол Omnisend гэдэг компани гаргасан судалгаагаа таны бизнес олон сошиал сувг дээр байрлах тусмаа илүү борлуулалт орж ирнэ. Бараг 287%-аар илүү их борлуулалт орж ирнэ гэдэг Америкт хийсэн судалгаа байхгүй. За тэгээ өшөө нэг судалгаа маань болохоор хэрвээ та одоо бизнес брэндээ сошиал сувг дээр одоо ингээд контент хийж таниулахыг хүсэх юм бол тий контент маркетинг гэж бас маш чухал сэдв байна тий. Контент маркетингаар ингээд таны мэдээллийг анх удаа харсан хүн 56% нь баг ингээд 60 хоногийн дараа худалдан авалт хийх үгүй юу гэдэг шийдвэрээ гаргаж ийн гэж байгаа байхгүй. Тэгэхээр сошиал сувг дээр байгаа хүмүүс маань одоо бизнестэй итгэл гэдэг чухал зүйл гарч ирж байгаа. Одоо янз бүрийн спамууд гарч ирж байна, янз бүрийн ловри ирүүд гарч ирж байна шүү дээ, тий. Энэ дээрээс үндслээ таны бизнест хүмүүс итгэхгүйгүй юу гэдэг чинь 60 хоногийн дараа ингээд шийдвэрээ гаргаж ийн гэж байгаа, тий. Тэгээ энэ бол 60 хоногийн судалгаагаа гаргасан байгаа боловч яг миний өөрийн явуулж байгаа бизнесийн туршлага дээр энэ бүр 4 жил 5 жил байж байгаа байхгүй. Тэгжээч хүмүүс итгэж одоо манай бизнест итгэж сургалт хөтөлбөрт орж бүтээгдэхүүн үйлчлэгээ авдаг байдал илэрч байна л та. Тэгэхээр хэрэглэгч нар улам ухаалаг болж байгаа, улам нихур хинамгаа олж байгаа тий. Энэ дээрээс үндслээд бид нар одоо сошиал сувгтаа өөрсдийнхөө брендийг аягүй сайн тодорхойлж хамгийн түрүүнд сошиал сувгаа хөгжүүлэхдээ бид нар яг юугаараа онцгой байх юм, та юугаараа ялгарх юм гэдэг зүйлээ
гаргаж ирнэ. За тэгээд дараа нь болохоор брендийн дуу хоолой буюу брэнд voice гэдэг ойлголт байгаа. Энэ бол 2 жилийн өмнөөс яг одоо энэ social сувг дижитал маркетинг хөгжсөнтэй холбоотой гарч ирж байгаа олон улсын ойлголт те. Энийг дамжаад одоо Starbucks гэхэд 2 жилийн өмнө өөрийнхөө брендийн дуу хоолойг тодорхойлоод алсын хараа зорилтод зах зээлүүдэд ингээд тодорхойлоод өөрчилсөн байх жишээтэй тий. За тэгээд энийг болохоор брендийн дуу хоолойгоо тодорхойлсны үндсэн дээр ерөөхдөө дижитал маркетингийг аюу сайн хийж чадна гэсэн үг. Тэгээд брендийн дуу хоолойг бид нар яагаад тодорхойлох ёстой байлж вэ гэхээр хэрвээ та брендийн дуу хоолойг тодорхойлохгүй бол хин нэг нь таны өмнөөс брендийн дуу хоолойг чинь тодорхойлно гэж байгаа байхгүй. Тэгээд энэ дээр одоо хамгийн ойрын жишээ гэвэл бидний сайн мэдэх McDonald's юм шүү дээ тийм ээ. Тэд нар ингээд хүмүүсийн эргэн тойронд нь junk food, муу хоолнууд ингээд өгүүлдүүлж зардаг гэл юм яриа байгаа. Гэтэл эдгээр маркетингаа яаж өөрчилсөн бэ гэхээр брендийн дуу хоолойгоо сайн мэдж байгаа учраас өөрсдийнхөө меню дээр нь одоо ногоон хоолнууд оруулаад ирсэн, салаад оруулаад ирсэн баг жишээтэй тий. Тэнгүүд нөгөө хүмүүсийн брендийн дуу хоолой дээр нь муу үнэлгээ өгчсэн бол энэ эргээгээд эерэг хандлагыг бий болгоод илүү одоо гэр бүлүүдэд зориулсан үйлчлэгийг явуулж эхэлснээрээ зах зээл нэр хүндтэй ингээд байсаар л байгаа байхгүй. Бизнесөө том жижиг гэлтгүй яг энэ сошиал медиа руу ингээд сошиал медиаг ашиглахгүй л болохоо байчаад байгаа гэх нэг жишээ баг те. Тэгэлгүй яг одоо том компаниудын нэг том айдас юу байгаа гэхээр жижиг хувийн брэндүүд, хувь хүний брэндүүд тэгээ personal brand гэж ярьж байгаа. Тэд нар гарч ирээд тэд нартай өрсөлдөхөд аюу хэцүү болцсон. Тэгээ тэдний цогцолж байгаа бараа бүтээгдэхүүн илүү хүмүүс итгээд байгаа байхгүй. Компанид итгэхээс илүү. Тэгэхээр сошиал сувг дээрээ яаж одоо тэр хувь хүмүүстэй өрсөлдөх вэ гэдэг асуудал том компаниуд нэлээд чаленж болж ирж байгаа. Зөвлөө энэ чих хандлага. Тэгээ нөгөө талаараа энэ маань одоо шинээр бизнес эрхэлж байгаа, гарааны бизнес хийж байгаа хүмүүст маш том боломжийг олгож байгаа. Та 20 жил эрхэлж исэн бизнестэй өнөөдөр 2 өдрийн өмнө компанидаа нээчээд өрсөлдөх бүрэн чадвартай болсон. Тэгээ тэр нь болохоор сошиал сувг бол үнэхээр одоо та сайн бүтээгдэхүүн үйлчлэгээгээд маркетингаа сайн хийж чадах юм бол ямар ч өсөлтөөнгүйгээр гарч ирэх бүрэн боломжтой ийм гоё цаг үе өмнө байгаагүй. Тэгэхээр энэ цаг үеийг бид нар аюул сайн ашиглах хэрэгтэй гэж бодож байгаа. Дэлхийн хүн ам, Монголын хүн ам ч гэсэн ялгаагүй баг ихэнх нь Facebook ашиглаж байна, Instagram ашиглаж байна, гар утасгүй хүн гэж байхаа болцсон байна. Бүх зүйл гар утаснаас мэдээлэл авдаг болцсон байна. Тэгэхээр дижитал маркетинг, уламжлалт маркетинг хоёрын ялгаа юу юм бэ гэдгийг бас бид нар ярих хэрэгтэй. Дижитал маркетингийн арга нэг давуу талууд нь юу байгаа вэ гэхээр хэмжигдэхүйц үйчдэг. Уламжлалт маркетингийн аргууд ч одоо ингээд баннер энтер тавиа санал сэтгүүлд ярилцлага өглөө гэхэд хэдэн хүн уншсан мэдэгдэхгүй, хэдэн хүн харсан мэдэгдэхгүй байхад би өнөөдөр сошиал дээр нэг пост тавихад 1000 хүн үзлээ, 100000 үзлээ гэж шууд гарч ирж байгаа. Нөгөө талаараа харьцангуй өртөг багтай. Тэгээд яг бүүстэнд бид нар тодорхой хэмжээний төлбөр төлөөд зар сурчлагаа явуулж байгаа ч гэсэн яг телевизэн зар сурчлагаа сонингийн нэг ярилцлага өгөхөд хэдэн төгрөг болдог үлээ те. Тэрийг харьцуулахад харьцангуй өртөг багтай. За дээрэс нь уламжлалт маркетингийн аргыг бодвол бид нар илүү хүртээмжтэй байдаг. Хүртээмжтэй гэдэг нь бид нар бошуур бариад 1000 хүнд те бошуур тараахад хэдэн өдөр болох вэ? Гэтэл ганц рeel хийгээд юм уу ганц лайв хийхэд нэг цагийн дотор 1000 хүнд хүрэх боломжтой болчихлоо шүү дээ те. Энэнгээрээ маш давуу талтай байгаа учраас бид нар энэ дижитал маркетинг, сошиал медиа маркетингийг бизнестэй заашгүй хэрэглэх хэрэгтэй болчиход байгаамаа. Тэгэхээр одоо хэдийгээр ингээд бизнесээ амжилттай явуулж байгаа ч гэсэндээ дижитал маркетинг руу шилжихгүй бол тухайн бизнес одоо явандаа нөгөө клиентуудаа алдах тийм эрсдэл бий болж ийн гэж ойлгож болох уу? Яг зөв ойлгож болно. Тийм одоо жишээ нь та хэрвээ сошиал сувг дээр идэвхтэй байхгүй янз хэрэглэгчээ сошиал сувг дээр халамжлах гэдэг зүйл гарч ирчээд байгаа байхгүй тий. Одоо яа тэгэхээр хүн болгон гар утсаа бариад мэдээллүүдийг авч штэ. Гэтэл миний одоо үйлчлүүлдэг компани намайг сошиал дээр халамжлахгүй, намайг мэдлэгжүүлэхгүй, надад ямар нэгэн урамшуул зарлахгүй байх юм бол би намайг мэдлэгжүүлээд байгаа тий. Намайг одоо хайрлаад халамжлаад байгаа тэр хүмүүс рүү явчих штэ тий. Тэгэхээр чин одоо бүгдээрээ сошиал сувг дээр та хэдэн жил бизнес хийжсэн ч хамаагүй заавал одоо байршуулж өөрхөн бүтээгдэхүүн үйлчлэгийг танилцуулаад харилцагч халамжлалж байх хэрэгтэй гэсэн үг. Тий. Тэгвэл одоо бизнесүүд яг яаж ашиглавал зүгээр гэдэг юм бол ер нь за эхлээд бол мэдээж контент бол хаан гэд Билл Гейтс хэлсэн байдаг. За контент хийж бүтээх ёстой. Контент гэдэг дээр маань одоо бидний өгч байгаа бүхий л мэдээллүүдийг контент гэж нэрлэдэг байгаа тий. Борлуулалтын контент байж болно. Хөгжилтөө entertainment контентууд байж болно. Educational боловсролын контентуудыг аюулсан хийж явах хэрэгтэй. Тэрийг ингээд
хийснээрээ яадаг үгээр зах зээлд бид нар үн цэнийг нэмжээдэг. Одоо миний өнөөдөр дижитал маркетинг гэж юу вэ гэдэг нэг пост бичсэн бол нэг хүн ч гэсэн тэрнээс ийм зүйл байдгийн биш тэгээ боловсрал ухаарлаа авч штэ тий. Яг тийм контентуудаар бид нар дагагчтай аягуусаа мэдлэгжүүлэх ёстой. Тэгээ education is marketing гэж сүлүүд нэрлэдэг байгаа. Боловсрал бол маркетинг юм аа гэд тэ. Аль болох одоо сошиал медиа сувг ашиглаж байгаа бол боловсрал түгээсэн контентуудыг сайн хийх хэрэгтэй. За магадгүй entertainment буюу хөгжилтөө ч юм уу тиймэрхүү контентууд бол маш олон хандлт авдаг. Гэхдээ яг борлуулалт болгож орж ирэх үгүй юу бас асуудалтай байдаг. Гол нь бид нар яа маркетинг хийгээд байгаа юм бэ гэхээр борлуулалт хийх гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ борлуулалтын орлогыг нэмэгдүүлэхэд бид нар бол боловсролын контентууд маш их чухал. Та ямар ч төрлийн бизнес хийдэг байсан тухайн бизнес дээр бол заавал боловсрол шаарддаг. Үсний бүтээгдэхүүн, нүүрний арчилгаа, гоо сайхны массаж гэдэг юм уу тий. За тэгэл одоо бусад сургалт хөтөлбөрүүд дандаа боловсрал дээр тогтож байгаа. Энэнгээрээ дамжуулж бид нар контентуудыг бүтээснээр таны одоо сошиал сувг хөгжиж одоо сошиал сувгийн хэрэглэгчдийг өөрийнхөө хэрэглэгч үйлчлүүлэгч болох бүрэн боломжтой болж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө контент бол хаан гэсэн юм чинь тэгвэл хатан нь хийм бэ гэдэг асуулт гарч магадгүй шүү дээ тий. Тэгвэл хатан нь өөрөө тууштай байдал юм. Түрүүн хэлсэн тийм ээ маш олон сарын дараа олон жилийн дараа таныг тууштай байсны үндсэн дээрээс хүмүүс худалдан авалт хийж байна. Тэгээд тэгэхээр тууштай байх хэрэгтэй. Тэгээд одоо ингээд бизнес эрхлэгч нарт олон ингээд сургалт хөтөлбөр явуулж байхад бидний хамгийн их алдаж байгаа юм туушгүй байгаад. Ерөөсөө тий нэг ганц 2 сар контент хийчихэл өө эн чинь бүтэхгүй юм байна гэдээ хайчих ч юм уу тий. Эсвэл цагийн менежментээ зохицуулж чадахгүй ингээд шантрах тохиолдлууд их гарч ийн л да тий. Тэгээд шантраад ингээд явах юм бол таны сошиал сувг хязгаарч хөгжихгүй л гэсэн. Тий. За контентоо одоо сошиал медиагаар дамжуулж хөгжүүлнэ гэдэг нь хувь хүн өөрөө бас боловсрж байгаа гэсэн үг тий. Тэгээд дээр нь одоо таны хэлдгээр бас цагаа зарцуул сурж байна. Ер нь маш их сахилга баттай байхыг шаардж байгаа шиг байгаа юм тий. Одоо бизнес чи өөрөө сүүлийн үед бизнес эрхлэгчтэйгээ маш их хөгжүүлдэг болцсон байна л да тий. Та одоо бизнесээ хөгжүүлэхийн тулд маркетингаа хийхин тулд сургалтанд сууж өөрийгөө хөгжүүлэхээс өөр аргагүй болцсон. Намайг одоо 8 жилийн өмнө бизнесээ эрхэлж байхад контент их аюу хэцээсэн. Тэр одоо бидний ашиглаж байгаа Canva гэж байсангүй бидний ашиглаж байгаа янз янзын гой видео эдит хийдэг платформуд ерөөсөй байсангүй л дээ тий. Тэгэхэд би яадаг гэсэн бэ гэхээр ингээл мэдээллүүдийг интернетээр шүүгээл ChatGPT гэж байгаагүй өстө амар олон мэдээллүүдийг бадж байгаа л ингээл ганц 600 өгтө блог бичдэг. Хэдэн цаг сууж агаад видеогоо хийчихэд эдит хийх гэж монтажлах гэж хэдэн цаг болдог байсан. Одоо бол улам л энгийн болоод байгаа. Тэгэхээр яг сургалтын дээр ч гэсэн би яг чухал хэрэгтэй амархан контентуудыг яаж хийх вэ гэдгийг оруулж өгснөөр илүү хэлбархан болж идэг тийм. Тэгэхээр хэцүү гэхдээ өмнөх үедээ бол одоо үе шиг ингэж амархан контент хийдэг үе өмнө байгаагүй байхгүй. Тэ та өөрөө яг цагийн менежментээ сайн хийгээд өөрийгөө хөгжүүлж чадхал юм бол контентуудыг бол тууштай хийгээд авах бүрэн боломжтой. Тэгээ одоо сүүлийн үеийн чиг хандлагын талаараас асуужсан. Одоо зүгээр яг өөрөө л байх. Одоо янз бүрийн төгс байдлыг хараад ингээл хүмүүс энэ контент айгу хүмүүст гологдож байгаа намайг хүмүүс ингэж шүүмжлэх байх гэдгээс болоод тэрээс болоод ерөөсөө сошиал сувгаа хөгжүүлэхгүй контент хийхгүй суугаад байгаа. Гэтэл ерөөсөө өөрөөрөө байх. Энэ зүйл чинь таны онцлог. Тэрийг л та сайн гаргаж ирч чадах юм бол та бусдаас ялгарч чадна. Тэгээ хүн болгонд өөр гэсэн энергиуд байж байгаа. Энергиуд дээр ингээд татагдаад те зарим хүмүүс миний энергийн дуртай байж магадгүй, зарим хүмүүс нь өөр хүмүүс дуртай байж магадгүй. Тэгээ тэр хүмүүсээ сонгоод те үйлчлүүлж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр л өөрөөрөө бай. Тэ өрсөлдөөнд өөрөөрөө байж л ялгаар өрсөлдөөнд үн цэнээрээ өрсөлдөл гэдэг зүйл байна да. Passive income гэж бас яриад байдаг ш passive орлого гэдэг. Одоо бүх орлогууд бол сошиал медиагаар дамжуулж маркетингаа хийж орлогоо олж байгаа. За тухайлбал би нэг ном бичлээ. Одоо миний бичсэн брэнд хөгжүүлж бизнесээ өргөжүүл гэдэг ном байгаа шүү дээ, тий. Тэрийг би бол өөрөө яг борлуулахгүй. Миний одоо хэрэглэж байгаа арга бол сошиал медиа дээр би тэр номоо рекламдж байгаа. Хүмүүс олвол очиод дэлгүүрүүдээс нь очиж авчиж байгаа. Гэхдээ тэр орлого бол намайг унтаж яхад орж ирж байгаа байхгүй тий. Намайг юу ч хийгээгүй би зүгээр сошиал дээр реклам хийгээл явчихад цаана борлуулалтын үйл ажиллагааны өөр хүмүүс хариуцаад ингээд пассив инкам болж орж ирж байгаа. За нөгөө талаараа affiliate маркетингууд бас байгаа. Тий affiliate маркетинг гэдэг нь одоо та өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээг өөр хин нэгэн хүний сошиал сувг дээр сурталчлуулаад тэн дээрээсээ тодорхой хэмжээний хувь
тухайн үндэ өгч штэ тий. Тэр хувь болвол бас passive income болж орж ирж байна. Passive income дээр бид нар үйл хөдлөх хөрөнгө бас ойж болж байна. Үйл хөдлөх хөрөнгө та авчаад тэрийг түрээслүүлээд тий таныг бас юу чигээгүй унтаж ах чинь түрээсийн мөнгө сар алга орж ирж байгаа. За хувьцааны хөрөнгө оруулалт байж болно. Хувьцаа авлаа одоо тэр хувьцааны хөрөнгө оруулалтынх нь ногдол ашиг жил болгон хэрвээ та ашигтай хөрөнгө оруулалт хийж чадсан бол ногдол ашиг авч явах жишээтэй тий. Энд дээр миний хувийн жишээ гэхээр би одоо өнгөрсөн жил Coop компанид хөрөнгө оруулалт хийгээд тэгсэн чинь сая оны өмнө гэхэд надад нэг 400 хэдэн мянган төгрөгийн ногдол ашиг ороод ирсэн байгаа байхгүй юу. Энд чинь бол миний passive income гэсэн. За мөн хадгаламжийн хүний орлого тий. Гэх мэтчлээ яваад өхөн тий. Тэгээ заримдаа одоо бас ингээд сошиал медиа харж байхад одоо хүмүүс нөгөө Amazon дээр зарагдж байгаа бараануудыг өөрсдөө өөрийнхөө тэр нөгөө клиентуудад борлуулад дундаас нь ашиг олоод яваад байгаа. Энийг ямар income гэж хэлэх вэ? Сайнныхд орох уу? Тэр affiliate маркетинг гаргаж байгаа. Тэгээ тэрний талаар бас тийг тодорхой ярьж болох уу? Болно. Affiliate маркетинг гэдэг маань одоо Amazon дээр бараа зарж байгаа хүмүүс байгаа шүү дээ, тий. Тэр хүмүүс өөрөө одоо бараагаа сурталчилж чадахгүй бол олон сошиал медиа дээр дагагчдаа тийм хүмүүст барааныхын линкийг өгөөд яг тухайн хүн зориулсан линк өгж байгаа байхгүй. Тэгээ тэр линкээр нь ороод би одоо жишээ нь худалдан авалт хийчих юм бол яг тэр линк дээр нь орж худалдан авалт хийсэн хүмүүс нь 10% ч юм 20% ч юм уу ашиг болгож өгдөг гэсэн үг. Тийм. Монгол харамсалтай нь энэ үйлчилгээ болоод Steam-д барай боловсронгуй болоог байгаа учраас болохгүй байна л да. Тэгээд энэ Amazon-ы нэг жишээ одоо бид нар бизнес менежменттэй ихтэй 3P-ийн зарчмыг аюу сайн баримтлах хэрэгтэй гэж байгаа байхгүй. 3P гэдэг маань people, planet, profit гэсэн үг. За people яг хүмүүст хэрэгтэй тэр бизнесийг хий. Тэнгүүд Amazon-ы жишээн дээр бол юу орж ийн вэ гэхээр худалдаж байгаа бараа худалдаж байгаа хүмүүст ашигтай, бараа худалдаж авч байгаа хүмүүст ашигтай, хүмүүст маш ашигтай юм Amazon хийгээд байгаа байхгүй. За нөгөө талд planet гэдэг маань болохоор ихтэлхийгээр хайрлсан үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Тэ profit гэдэг нь тэр дээрээсээ үндэслээд эрүүл ашигыг бий болгох хэрэгтэй гэсэн зарчим явж байгаа. Тэрний дагуу Amazon бол гайхалтай үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо дээрээс нэмээд хэлэхэд Tesla компани гэл цахилгаан автомашин гаргаж ийн гэл тэ. Тэгээд дээрээс нь бид нар бизнес менежменттэй хийхдээ нэгдсэн үндэсний байгууллагын ядуурлыг бууруулах доктортой хөгжлийн 17 төсөл байгаа. Тэрний хүрээнд бизнесээ хийх юм бол хөрөнгө оруулалтаас сайн татах магадaltaй гэж үзэж байгаа. Тэр нь ямар юм байх вэ? За тэр нь 17 гэхээр одоо бүгдийн дурдах боломжтой байх. Ямар ч ядуурлыг бууруулах, байгаль хамгаалал, хүмүүсийн сайн сайхны төлөө, эрүүл мэндийн төлөө тийм ээ. Иймэрхүү бизнесүүд бол нэлээд цаашаа хүчтэй явна л гэсэн үг болж байгаа гэсэн. Сошиал медиа сувгаа хөгжүүлье. Одоо энэ хийж байгаа бизнесээ бусдад хүргье, улам өргөжүүлье гэх ингээ ботход ингээ хаанаас заримдаа хэлхээ мэдэхгүй ч юм шиг тиймэрхүү үе бас тохиолддог шүү дээ. Тийм үед ер нь хамгийн ихний улс суртаа ойлголтыг бид нэр яаж авах вэ? За тэр тохиолдолд хамгийн түрүүнд одоо өөрсдөө яг мэдэхгүй байгаа бол мэрэгчлийн хүмүүст хандах нь зөв. Тэгэхгүй бид нар одоо энийг хийх гэсэн, тэрийг хийх гэсэн ингээл 17 настай дүү дээр очил чи арай одоо сүүлийн үеийн техник технологи мэддэг шүү дээ. Энийг янзлаад өгөөч гэх юм бол тэрэн шиг худлаа юм байхгүй. Эсвэл одоо бид нар найз нөхдөөр очиод би нэг ийм бизнес хийх гэсэн тэгсэн чинь ийм асуудал тулгараад ингэнгүүт нөгөө найзууд нь наатаа чинь зөндөө олон хүмүүс хийж байгаа шүү дээ. Чи одоо хибар хийн гэж юу ийсэн гэдэг ингээ үгүйсгээд гой гой санаануудыг унтуулцдаг. Эсвэл буруу зөвлөгөө өгдөг те. Ингээд яваад ирэхээр хүмүүс шантарчдаг. Тэр бизнес юусэн амьд болдоггүй. Тэрний оронд одоо яг мэрэгжлийн бизнесийн зөвлөх мэрэгчлэнгүүдтэйгээ ажиллах юм бол илүү суурьтайгаар сайн бизнесээ сошиал дээрээ гайхалтайгаар тавьж чадна гэсэн үг. Тий. Танаа одоо компанийн хувьд яг энэ тал дээр хүмүүст бас их мэдлэг мэдээлэл өгдөг, сургалтууд явуулдаг шүү дээ, тий. Ямар сургалтуудыг одоогоор явуулж байна? Одоо бид нар сошиал медианы өнгө ба имижийн сэтгэл зүй гэдэг манай Бэлэг улсад байдаг сошиал медианы өнгө ба имижийн сэтгэл зүйн багш Чимгээ гэдэг багштайгаа хамтраад сошиал медиа дээрээ ямар өнгийг ашиглахын өөрөө хувийн чухал байдаг байх юм. Маш чухал. Ерөөсөө сошиал суугч харааны гоо зүүн суугчтай тий. За тэгэхээр ямар брендийн өнгөөр та ялгарх юм? Та өөрөө хувийн брэнд дээрээ яаж хүмүүст харагдах юм? Тий хувийн брендийн таны өнгө чинь юу юм? Компани чинь өнгө юу юм? Тэгэд ямар дүрс ашиглах юм? Тэг дүрс хүртэл чухал. За тэгээд тухайлбал энэ судалгаа юм л да. Хүний тархич айгу өчөөхөн гинэлтэй. Ерөөсөө 3-аас илүү мэдээллийг хүлээж авч чаддгүй, 3-аас илүү өнгийг тогтоож чаддгүй. Яг тэр 3 өнгөнд тохируулж та яаж сошиал суугаа хөтлөх вэ гэд нарийн бүр сэтгэл зүйн талын юмнууд орж ирж байгаа байхгүй. За тэгээд дээрэс нь тухайн сошиал суугийг ашиглах мэдлэг мэдрэмжүүд хэрэгтэй тий. За pack гэдэг ойлголтоо одоо энэ болохоор platform and culture гэсэн үг.
платформ болон өөр өөрийн гэсэн соёлтой байна гэсэн. Facebook-ийн хэрэглэгч нар нэг өөр соёлтой, Instagram-ийн хэрэглэгч нар нэг өөр соёлтой, YouTube-ийн хэрэглэгч нар, TikTok-ийн хэрэглэгч нар дандаа өөр өөр соёлтой хүмүүс байгаа байхгүй. Тэгвэл тэр соёл донд та зохицож яаж контентоо байршуулах вэ, яаж брэндээ байршуулах вэ гэдэг зүйлийг заадаг юм хөтөлбөр байгаа. Тэгээд контент бүтээгч 30 өдрийн чаленж, одоо видеого эдит хийж мэдэхгүй, постэр яаж хийх юм мэдэхгүй байгаа бол хамгийн хэлбэрхэн шилдэг аргуудыг ашиглаад 30 өдрийн чаленжийг бий болгосон байгаа. За тэгээд манай 1 жилийн бизнес менежмент, дижитал маркетинг менежмент гэх хөтөлбөр байгаа. Энэ болохоор яг бизнес эрхлэгч, брэндээ үүсгэн байгуулж байгаа хүмүүст 1 жилийн турш би өөрөө ганцаарчил зөвлөгөө өгч ажилтдаг, тийм ангиараа хамт олноороо орж ирээд бас зөвлөгөөгөө авдаг ийм сургалт одоо 5 дахь жилдээ үйл ажиллагаа маань амжилттай явагдаж байна. За сургалтуудыг одоо ингээд явуулж явах явцад танаас сургалтанд суугаад бас бизнесийн тодорхой амжилтанд хүрсэн тийм амжилтын сайхан мэдээнүүд байдгүй. Байлгүй яхав. Тэгээ одоо тухайлбал манай дээр сайн өнгөрсөн жилд ноолуурын 2 компани манай дээр оролцлоо. Нэг нь Уужин гэд брэнд, нөгөөх нь Бүүвэ Кашмир гэд 2 ноолуурын үндэсний брэнд маань оролцсон. Тэгээ Уужин брэнд маань болохоор 30 жилийн турш Монголда ноолуурын зах зээл дээр гадагшаага ноолуураа экспортлдог газар. Тэгээ сая хөтөлбөрт оролцож байгаа хугацаанд Франц улсад өөрийнхөө салбар охин брэндээ нээж чадсан амжилттай байна. Бүүвэ брэнд гэхэд бол одоо бас Дахирагийн салбар дэлгүүр байгаагүй, дэлгүүрээ нээж гин үйлдвэрийн байрандаа үйл ажиллагаа явуулдаг гэсэн бол одоо маш гоё тансаг зэрэглэлийн тийм гоё дэлгүүр нээж гин. За манай Diamond Mind хөгт хөгжлийн Актем гэж байгаа. Diamond Mind хөгт хөгжлийн Актем маань өмнө хүүхд төгжлийн төв байж байгаад одоо Актем болоод үйл ажиллагаанд бүр өргөжөө явж байна гэл яриад байх юм бол маш олон жишээнүүдийг дурдж болно. Бизнес эрхэлж байгаа хүмүүс сошиал медиаг ингээд ашиглаад ингээд айгуу гоё бизнесээ өргөжүүлээд хөгжүүлээд явж болж байгаа шүү байна. За гэтэл хувь хүмүүс ямархуу байдлаар одоо өөрийнхөө тэр пэйжийг хөгжүүлэх болцоо байдаг вэ? Тэр тал дээр та юу хэлмээр вэ? Танай компанид ер нь бас энэ бизнесээс гадна хувь хүн рүү чиглэсэн тийм үйлчлэгэнүүд байдаг уу? Бага. Хувийн брэнд гэдэг ойлголт гарч ирсэн байгаа. Personal brand гэдэг тийм. За тэгээ personal brand дээрээ дамжуулж social сувгаа хөгжүүлэх бол хамгийн сайн одоо social сувгаа хөгжүүлэх боломж компаниудаас илүү. Одоо Америкийн томоохон компаниудын гүйцэтгэх захирлууд бүгдээрээ хувь хүний брэндээ хөгжүүлж байна. Гэтэл хувь хүний брэндээ хөгжүүлж байгаа тэр social сувгууд нь компани брэндийн social сувгаас илүү олон дагагчтай болцсон байна. Тэгэхээр хувь хүнд илүү одоо мас одоо зах зээл итгээд байгаа байхгүй. За тэр тал дээр үйлчлэгээгээ бид нар бас зөвлөгөө манай 1 жилийн хөтөлбөрт оролцож байгаа хүмүүстээ, сургалт хөтөлбөрт орж байгаа хүмүүстээ зөвлөгөөгөө өгөөд яаж анханаас нь шатараалтаа хэрэгжүүлэх вэ гэдгийг хэлээд явж байгаа. За хамгийн гол нь тухайн хувь хүн маань ямар онцлогоор, ямар зорилттойгоор тэр брэндээ хөгжүүлэх юм те, ямар зорилт төлөвлөгөөтэйгээр сошиал сувгаа хөгжүүлмээр байгаа юм бэ? Тэрийг аягүй сайн ихлэ гаргаж ирэх хэрэгтэй байгаа. За одоо та сургалт хөтөлбөр явуулах юм уу, эсвэл үйлчлэгээ явуулах юм уу, эсвэл одоо олон хүмүүсийн имийг сурталчлаад инфлюенсер болмоор байгаа юм уу гэдгээс нь хамаарат те. Ниш гэж ярьж байгаа. Танаа зорилттой зах зээл чи ямар хүмүүс байгаа? Тэр хүмүүстэй чиглэсэн контентуудаа сайн бүтээж байх ёстой л гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр community бүтээх гэж аюу том асуудал байгаад community бүтээнэ хэрвээ таны бизнест үнэнч фэн байхгүй, community байхгүй бол таны бизнес өргөждөггүй. Таны бизнес community-рээ дамжуулж өргөжих хэрэгтэй. Тэр community-г бид нар яаж бүтээх юм бэ гэвэл эргээгээл нөгөө social сувг руугаа, эргээгээд дижитал маркетинг руу орох хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Таны social сувг дээр байгаа хүмүүс, таныг дагж байгаа хүмүүс таны фэнүүд болно. Дижитал маркетингаар имэйл маркетинг хийж байгаа, имэйлийг чи уншдаг хүмүүс таны фэнүүд болно. Дараа нь цааш нь таны бизнесийг цаашаа сурталчлана тий. Ингээд ерөөхдөө комьюнитигээ бүтэцсэн байгаа бизнес бол маш бат бөх суурьтайгаар тогтож байдаг. Үүнийг бүтээхэд бол бид нар хамгийн түрүүнд итгэл, хүмүүс итгэлийг олж авах чухал. Итгэл дээр үндэслэж таны бизнес бас явагдаж байгаа. Танд итгэсэн хүмүүс танаас худалдан авалт хийдэг тийм ээ. Тэгэхээр энэ итгэлийг яаж олж авах вэ гэхээр эргээгээд одоо бид нар сошиал сувг дээр рил хийх, лайва хийх, сошиал сувгтаа байгаа хүмүүстэй үйлчлэх, харилцагчийн үйлчлэгээ үзүүлэх гэдэг юм дээр л тогтож байна л гэсэн үг. Тэгэхээр одоо хүмүүс нь шүү дээ тий. Одоо энэ нөгөө бизнесээ сурталчилж байгаа энэ хүмүүсийн яг ямар чанарыг харж одоо сонголтоо хийх хэрэгтэй байдаг вэ? За гоё асуулт юм. Одоо бол яг зах зээл 2025 оны 2026 он гэдэг чиг хандлагууд юу байгаа гэхээр зах зээл дээр одоо шилэгдэл явагдаж байна те. Хин чадвартай, хин сайн чанартай үйл ажиллагаа явуулж байгаа тэр хүмүүс нь үлдэж байна. Одоо энэ баг 2024 оноос эхэлчлээ л дээ. Чанаргүй одоо сул дараа таны хэлснээр тийм зүйлүүд хийгээд байгаа хүмүүс маань зах зээлээс угаасаа өсөн өсөг арчигдж байна л да тийм ээ. Тэгээд тэрийг одоо яаж таних вэ гэхээр тухайн хүний
хийж байгаа үйл ажиллагаа түүхтэй сайн танилцах хэрэгтэй. Одоо маркетинг гэдэг бас түүх гэж яриад байдаг тий. Түүхийн өгүүлэмж нь ямар, энэ хэдэн оноос үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Ялангуяа хүмүүсийн сэтгэлдлүүд нь ямар вэ тий. Тухайн сургалт хөтөлбөрт оролцоод бүтээгдэхүүн үйлчлэгийг нь хэрэгэлсэн хүмүүс хэр их сэтгэл бичиж өгсөн байна. Тий, тэр зүйлүүдийг бол маш сайн анхаарч сонголтоо хийх хэрэгтэй болчихж байгаа. Хоёрдугаарт нь одоо сургалтынхаа ч юм уу тухайн бараа бүтээгдэхүүнийхээ зүйлүүдтэй хөтөлбөртөө ч юм уу маш сайн танилцсан шүү дээ. Яг надад хэрэгтэй юм бэ нүү биш вэ нүү те. Тэрийгээ сайн судлахгүй сэтгэлийн өрлөөр орчоод өө надад хэрэггүй зүйл байсан байна гэдээ бас бийж магадгүй тийм ээ. Америкийн бизнесүүдийн ингээд дэлхийд алдартай тогтож чадаад байгаа хамгийн гол зүйл нь бизнесийн ёс зүй байгаа байхгүй. Манай маркетинг менежментийн хичээл дээр хамгийн түрүүнд Америкт бизнесийн ёс зүй гэдэг хэлж байгаа. Бизнес этик гэдэг. Тэгээ бизнесийн ёс зүй хүмүүсийн итгэлийг дааж гинэ, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж гинэ, ямар нэгэн хүнд худлаа яриад чанаргүй бүтээгдэхүүн өгч гинэ те, хамтран ажиллах хэвээр хамтран ажиллаж байгаа хүмүүсээ хуурч гинэ. Энэ болгон ч дандаа бизнесийн ёс зүй дээр явж байгаа байхгүй. Бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа бол тэр бизнес цаашдаа явахгүй л гэсэн үг. Ганц өдөр, ганц жил хүмүүсийг хуураад явах цаашдаа бид нар 10 жил, 100 жилийн бизнесийг тогтооё гэдэг зорилготой байгаа шүү дээ, тий. Манай бизнесийн сургалтуудын маань үйл ажиллагаа ч гэсэн цаашдаа одоо Монгол брэндүүдийг дэлхийд таниулъя. Эд баялагтай их орны төлөө бүгдээрээ хөдөлмөрлөцгөө гэдэг ураатай. Тэгээ энэ донд бол хамгийн түрүүнд миний чанартаа заадаг зүйл бол ялтчгүй бизнесийн ёс зүй гэдэг зүйл байна. Хамгийн чухал зүйл. Хамгийн чухал. Тий. За маш их баярлалаа. Тэгээд нөгөө нэвтрүүлгийн маань цаг маш богино. Тийм учраас энэ дижитал маркетингийн тухай, дижитал бизнесийн талаар маш товчхон би одоо зочинтойгоо ярилцлаа. Тэгээд та бүхэн одоо өшөө дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэж бодвол энэ дэлгэцний доор гарч байгаа энэ мэдээлэлээр манай зочинтой бол холбогдоорой. Манай зочин маань бол Америк нэгдсэн улсад маш олон жил ажиллаж байгаа тий. Энэ чиглэлээр олон жил одоо сургалтууд явуулж байгаа гэдгийг та нар сая бас энэ ярилцлагаас нь үтсэн бахаа гэж бодож байна. Ингээд дараагийн зочны цаг хүртэл түр баяртай.